Сайн байцгаана уу? За намайг Инх төвшингийн Тэмүүлэн гэдэг. За би 2019 оноос хойш арилжаа сонирхож судлаад одоо 6 дахь жилдээ арилжаа хийж байна. За яг одоогийн байдлаар бол full time trader болсон байгаа. За би одоо бол яг day trade хийдэг. За тэгээд зарим тохиолдолд арилжааг swing байдлаар барих тохиолдлууд байгаа. За тэгээд ихэвчлэн бол day trade хийдэг байгаа. Анх бол суралцаад явж байхдаа би айгүй их олон арилжаанд ордог байсан. За өдөр шөнөгүй чарт хараад бараг өдөрт олон 3-4 энтри нээх гэх мэтчлэн. За тэгээд сүүлдээ болохоор арилжааны фондо биш чанартай илүү анхаардаг болсон. Илүү хүлээдэг болсон. Тэгээд 7 хоногт нэг 2-3 энтри нээдэг болтлоо багасгсан байгаа. Тэгээд ерөнхийдөө бол олон арилжаа хийгээсээ илүү оновчтой арилжах нь чухал гэдэг зарчмыг баримталдаг болсон. Арилжаа хийгээд full time trader болсноор full time гэхээр өдөр шөнөгүй яг чарт хараа суух биш, арилжаандаа илүү төвлөрдөг. За тэгтээ тодорхой хэмжээний цагийг зарцуулдаг. Тэгэхээр надад илүү одоо чөлөөт хоббинд цаг зав зарцуулах болон гэр бүлдээ найз нөхөддөө цаг зав зарцуулах тиймэрхүү боломжууд нэгдсэн. За тэгээд илүү яг эрхчлөөтэй өссөн үедээ амрах, өссөн үедээ одоо аялах ч юм уу тиймэрхүү ерөнхийдөө л яг цагт баригдахаа болсон гэсэн үг. 21-22 оны үед анх фандинг платформ ер нь мэдэж аваад тэгээд FTMO дээр данс аваад арилжаж ирсэн. За тэгээд тэрнээс хойш фанд арилжахгүй байжгаад NFT funds дээр одоо Монголд саяхан нэгдсэн шүү дээ. Тэгээд жил орчмын өмнө нэг данс авч ирсэн. Тэгээд тэрэн дээр ашигтай яваад бас live trade руу ороод ашиг хийсэн байжгаад харамсалтайгаар бас бүх ашигаа алдаад шатааж исэн. За тэгээд саяхнаас бас шинэ данс аваад дахиад нэг фандын одоо челленж эхлүүлээд тэр дээрээ бас live данс болгоод одоо ашигтай явж байгаа. Фандын дансаар арилжих нь бас анхлан суралцж байгаа хүмүүст их давуу талтай. За яагаад тэгэхээр хүмүүс эхлээд баг дансаар одоо $500,000 ч юм уу $100 ч юм уу депозит хийгээд за тэгээд анхлан суралцагчид ихэнх нь түүнийг алддаг. Яагаад вэ гэхээр бага мөнгөөр одоо их мөнгө олохын тулд тийм болохоор дансаа шатаах тохиолдлууд байдаг. Харин фандыг ашигласнаар бид нэр дөрмөнд одоо өдрийн 5%, за нийт 12% алдагдал гээд за тэгээд тодорхой хэмжээний арилжааны дөрмүүдтэй. За тэр дөрмүүдийг дагаж арилцсанаар бид нарт бас энэ эрсдлийн одоо менежменттэй өндөр эрсдэл гаргахгүйгээр арилжаа их тийм бас дадлыг зуршлыг суулгаж идэг. Тэгэхээр бас анхлан суралцж байгаа хүмүүстээ шууд ингээд дансаа цэнэглэж том алдагдал хүлээхээсээ илүүтэйгээр фандын дансыг аваад тэгээд тодорхой дүрмтэй за тэгээд тэрнийгээс давах юм бол цаашдаа тухайн ингээд дүрмийг өөрийнхөө арилжааны дүрм болгоод бас бага эрсдэлтэйгээр тогтмол ашигтай арилжаа хийх боломж бас байдаг гэж боддог. Манай бас трейдеруудын бас хамт олон байгаа. Тэгээд бид нар бас олуулаа суугаад арилжаа хийдэг болохоор нэг нэгэндээ зөвлөх, нэгнийхээ алдааг бас хараад ингээд шүүмжлэх тиймэрхүү зүйлсүүд байдаг. Тэгээд ганцаараа байснаас олуулаа суугаад ярилцаад арилжаа хийх нь маш том давуу талыг өгдөг. Тийм болохоор ингээд сэтгэл зүй талаас ш тэр эрсдэл талаас ш тэр бас илүү арилжаанд амжилттай арилжаа хийхэд илүү дөхөн байдаг. Эрсдлээ бариад арилжаанд авах юм бол сэтгэл зүй харьцангуй тайван байдаг. За тэгж өндөр эрсдэл гаргаад одоо дансныхаа 10-аас 20% ч юм уу нэлээ өндөр хувийг эрсдэлд оруулаад арилжаанд орсон бол дагаад сэтгэл зүй болон шийдвэр гаргалтуудад нөлөөлдөг гэж боддог. Тийм болохоор анхнаасаа сурахдаа эрсдлээ тохируулаад өөртөө тохирсон эрсдэлтэй би өнөөдөр хэдийг алдаж чадах юм, би өнөөдөр хэдийг олвол надад хангалттай гэдгээ тодорхойлсны дараа арилжаанд орох юм бол сэтгэл зүй илүү тайван байдаг. Тийм болохоор маш өндөр эрсдэлтэй арилжаа хийдэг гэсэн. Ямар ч сэтгэл зүйн доктортой хүн байсан одоо өөрийнхөө дааж чадхаас илүү өндөр эрсдэл гаргах юм бол одоо хүн л хэмжээнд мэдээ сэтгэл зүйн хэлбэлцдэг тэрнээсээ болоод буруу шийдвэрүүд гаргадаг. За тэгээ буруу шийдвэр гаргаснаар арилжааных нь одоо үр дүнд нөлөөлдөг. Тиймээс сэтгэл зүгээ ерөнхийдөө эрсдлээрээ тохируулдаг, мөн дуртай зүйлээ хийдэг, арилжаанд одоо өдөржин арилжаа харддаг. Өдрийн дунд үеүүдээр ч юм уу чөлөө цагаараа ингээд дуртай зүйлээ хийдэг, хоббигоо хийдэг. За тэгээд тийм болохоор сэтгэл зүй илүү тайван байдаг. Одоо тэгэл гэр бүл маань байна да. Би одоо бүхэл бүтэн 6-7 орчим жилийг ингээ арилжаанд зарцуулчаад тэгээд би боллоо. Одоо өөр юм хийлээ. Одоо ажил хийлээ гэх юм те ингээд тиймэрхүү болохоор одоо надад нэгэнд
амьдралынхаа одоо их сургууль хүн 4 жил сурдаг бол би одоо их сургуулийн ингээ бараг төгсөөд гэсэн маш олон урт хугацааг зарцуулсан болохоор энэ цаг хугацааг мэдээж хий осон одоо орхихыг хүсэхгүй. Тийм болохоор арилж байгаа тогтмол хийгээд цаашдаа бас арилж байгаа хийнэ гэсэн бодолтойгоор байдаг. Арилж байгаа долларын саятан болно юу юм уу гэдэг мэдээж тийм том зүйл зордгоо. Өнөөдөр бол арилж байгаа хангалттай ингээ өөрийгөө болон гэр бүлээ болгоод амьдралдаа хангалттай хэрэглэх юуг олоод явж байгаа. Одоо тийм маань ингээд яг одоогийн байдлаар бол болж байгаа. За тэгээ цаашдаа мэдээж өөр нь бодсон зорьсон зүйлүүд байдаг. Тэгт арилжаатай холбоогүй. За тэднэр лүүгээ түлхүү ингээд хөрөнгө оруулалтуудыг хийх тиймэрхүү зорилготой байгаа. Шинээр арилжаа анх сурж байхдаа хүн болгон арга барилыг хайдаг, хэрхэн ашигтай байх тиймэрхүү арга барилуудыг хайдаг. За тэгээд арга барил туршаад болохгүй хаалдаг талаар нь өөр хүнийг дагна тийм маш олон сигналууд дагна, хичээлүүд, сургалтууд үүснэ. Тэгээд тэр нь тохирохгүй ингэж явсаар хагаад хамгийн сүүлд нь ашигтай трейдер болох том ганцхан шалтгаан нь ерөөсөө л эрсдлээ тохируулах. Хүн олон удаа оновчтой арилжахтаа биш, эрсдлээ тохируулаад эрсдлийн менежмент риск төрөвөөрдө тохируулж чадсанаар 30% win rateтэй 10 арилжаанаас 3 арилжааг нь оновчтойсэн ч ашигтай гарах боломж байдаг. Хамгийн сүүлд нь тэрийг ойлгодог байхгүй. Тэгэхээр хүн ингээд суралцах, арилжах гэж явсаар байгаад цаг хугацаа болон мөнгө санхүүгээрээ маш их хохирдог, алддаг. За тэгээ хамгийн сүүлд нь эрсдлээ тохируулдаг. Хамгийн анх арилжаа сурахад эрсдлийн менежмент гэдэг зүйлийг хүн бүхэн ярьдаг хэрнээ хүн тэрийг ойлгохыг хүсдэг ч юм уу те халтгасчдаг. Тэгээд хамгийн сүүлд нь ойлгодог. Тийм болохоор шинээр арилжаа сурж байгаа хүмүүст зөвлөж хэлэхэд эхлээд эрсдлээ ингээд тохируулаад тэрийг өөртөө гоё дүрэн болгоод дараа нь ингээд арга барилуудаа туршаад үзээрэй. Тэгээд 10 арилжаанаас 10 тангийн оновчтой арилж хаалт байхгүй. Угаасаа тэгж арилждаг трейдер Монголд байхгүй. Тийм болохоор win rate одоо 30-аас 50% өөрөө чинь win rate хэдүү байхын тэрэндээ тохирсон арилжааны төлөвлөгөө эрсдлийг тохируулаад арилжах юм бол ашигтай арилжах боломж үргэлж байдаг шүү гэж зөвлөмөр байна. За тэгээ үүнийг сонсож байгаа нийт арилжаачдаа цаашдынх нь арилжаа болон ажилд нь амжилт хүсье. Тэгээд арилжааны ашиг нь ариун байгээ гэж хүсье өрөөё. За тэгээд амжилт залуусаа.